үзэгчдээ үзэж байгаа цагийн мэндийг хүргэж байна. Манай сурвалжлагын хамт олон Бохт хотын Миян шинэ эрчим хүчнээ ухаадаг аж үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн паркт ирээд одоо энэ сайхан үйлдвэрийн одоо байдалтай танилцж байна. Энэ салхин сэнсний үйлдвэрлэл дээр анх ороод танилцахад бол маш юм том. Тэгээд ингээд харуул хамгаалалт сайн хийхгүй бол айгүй осолтой байна гэж хамгийн түрүүнд бодогдсон. За тэгээд яг энэ үйлдвэрлэл нь болохоор 40 гаруй оронд бас ингээд зөвхөн Азиад төдийгүй Европын орнуудад яг энэ салхин сэнсээ бол үйлдвэрлэдэг юм байлээ. Тэгээд одоо энэ том салхин сэнс нь нэг ингэж бүтэн эргэхэд 1000 айлын цахилгааныг бол нэг өдөртөө ингээ хангацдаг гэж бас хэлсэн айгу онцлогтой санагдлаа. За тэгээ миний нарт харагдаж байгаа болохоор энэ туршилтын одоо сэнсээ туршиж байгаа юм байна. Тэгээд энэ нь болохоор 6 сарын турш бүтэн ингэж туршилтанд оруулсны дараагаар бас олон улстай буюу худалдаалахад бэлэн болдог гэж хэлсэн нь хамгийн сонирхолтой санагдлаа.